Бидний урилга авч ирсэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгэхээр өчигдөр улсын хурлын намрын чуулган нээлттэй хэлээ. Ерөнхийдөө энэ үеэс төсвийн доктортой байдлын зөвлөлөөс 2026 онд одоо нэрсэн дотоодын нийтдэгтхэн бараг 102 ихний төгрөг байхаар тооцож байгаа нь харьцангуй одоо өөдрөг төсөөл байна гэсэн дүгнэлтийг бол хийж байна. Тэгэхээр таны хувьд ер нь энэ тал дээр ямар байр суурь байна? Ялцчгүй одоо намрын чуулганы гол хилцдэг асуудал бол өөрөө энэ төсөв байгаад байгаа. Ер нь одоо ингээд 9, 10, 11 сард бол бидний ингээд хасаг бол гол ярьж байгаа юмуд бол ингээд төсөв яахан дээ, төсөв хэд өндөр төсөөсөн үгүй юу, орлого одоо яаж ийн гээл те ийм асуудлыг бол ярьдаг. 9 сарын 1-нд бол одоо засгийн газраас төсвийг бол одоо боловсруулаад улсын их хурлд өргөн барьсан байгаа. Тэрнээс хойш яг одоо бидний зүгээс бол төсвтөр бол бас хэд хэдэн тоонуудыг бол харж бол үзсэн. Тэгэн дээр хэд хэдэн хэлэх одоо комментууд жоохон эрсдэл дагуулж магадгүй гэсэн юм поинтууд бол байгаа бол харагдаж байгаа. За юуны төрөнд бол одоо орлогын талыг аваад үзэх юм бол бид бүхэн төсвийн орлого бол одоо 31.6 их 80 төгрөгт хурж одоо өснө гэж бол та одоо харж байгаа. Энэ болохоор өмнөх одоо 25 оны тодтоглоос 1.4 их 80 төгрөгөөр буюу 4.6% өсөлттэй юм үзүүлэлттэй бол хаагаа. Энэ дээр ерөнхийдөө ямар макро эдийн засгийн суурь таамаглалуудыг авч үзсэн бэ гэхээр за нэгдүгээрт бол эдийн засгийн өсөлт бол 5.7%, инфляц бол 7% байна гэж бол харж байгаа. Гол нь одоо бид нөө хэр хэмжээний нөөц зарч чадах уу, ямар үнээр зарах уу гэдэг асуудал байгаа тийм. Нөөцний бит хэмжээг бол нэг 90 сая тонн дээр хүрнэ гэж бол харж байгаа. За энэ 90 сая гэдэг бол өөрөө бас нэлээд одоо хүрэхэд хүндрэлтэй байж магадгүй тоо. Ягаад тэгэхээр одоо энэ 8 сарын байдлаар бид нэр ойролцоогоор 50 сая тонн нүүрс экспортлсон байгаа. Ер нь бол одоо энэ яг 25 онд бид нэр сард дунджаар нэг 6 сая тонныг л сар болгон экспортлууд бол явсан. 8 сарын байдлаар бол яг бид нар 8 сая тонныг бол экспортлж байгаа. Энэ бол манай 2025 онд байгаагүй хамгийн өндөр түвшин. За тэр байтугай өмнөх жилийн хувьд ч гэсэн одоо бид нар зөвхөн 11 сард л 8 сая тонн хүрчээсэн. Бусд үед нь дандаа тэрнээс доошоо байсан. Тэгэхээр бидний бараг сүүлийн 2 жилийн хугацаанд бол одоо 2 дахь том одоо экспортлсон хэмжээ гэж бол хэлж болно. Гэхдээ 8 сард ягаад өндөр гарсан нь бол мэдээж хятадтай холбоотой. Одоо төвдөд хэрэгжүүлж байгаа дэлхийн хамгийн том усан цахилгаан цаанц барина гэсэнтэй холбоотойгоор одоо энэ нүүрс болон одоо тесрэх бодис бусад одоо хэрэглэгдэх материалуудын үнэ бол огцсон бол өссөн. Түүний эрэлт бол дагаад бол өссөн. Энтэй холбоотойгоор бол одоо бид 8 сая тоннд бол ингээд хүрч байгаа. Гэтэ энэ одоо хүрлээгээ бид нар он дуустал бас яг 8-аар явна гэж бол бас хэлэхэд хүндэрчтэй тий. Тэгэхээр яг сар болгон одоо бид нар 6 сая тонноор он дуустал явлаа гэж зүгээр таамаглаад үзэхэд оны эцэхэд бол бид нэг 74 орчим сая тоннд ер нь бол хүрэх ийм хандлагатай бол харагдаж байгаа. Энэ нь бол одоо 25 оны тодтгол дээр төсвөлсөн 85 сая тонн гэдгээс бол бараг 10 сая тонноор ийм бага үзүүлэлт гэж бол хэлж болно. За тэгэхээр бид нар одоо ингээд 74 сая тонн гэхээр эргэжил 90 сая тонн гэхээр бол бас нэлээд гол зөрүүтэй бол харагдаж байгаа тийм. За яг хоо засаг бол одоо жишээ нь хилийн холболтууд, гашуун сухад ганц мод, ханги мандлын хэрэг төмөр замын холболтууд ашиглалтанд орчвол манай зэсийн одоо нүүрсний гарц бол нэг 40 сая тонноор өснө гэж бол одоо тооцоололт бол харагдаж байгаа. Гэхдээ манай гарц өслөө ч гэсэн нөгөө талд нь хятад тэрийг авахгүй бол бас бид нар тийм хэмжээр экспортлж чадахгүй тийм. Тэнгүүд яг бид нар олон улсын одоо тоонуудыг аваад үзэхэд дэлхийн эрчим хүчний агентлагаас бол одоо хятадын нүүрсний одоо импорт бол эрхчил буурна гэдэг ийм тооцоололт бол харж байгаа. Ер нь бол 25 онд бол яг хятадын нүүрсний импорт 13%-аар бол унсан. 26 онд бол дахиад 3%-аар унана гэж бол харж байгаа. Хятад маань бол ер нь жилд нэг ойролцоогоор нэг 4-5 тэрбум тонн бол одоо нүүрс бол одоо хэрэгэлдэг. За энийхэн 10 орчим хувийг нь л импортоор авдаг буюу ойролцоогоор 450 сая тонныг бол одоо авдаг. За энэ нь бол ер нь бол дийлэнх нь бол мэдээж эрчим хүчний нүүрс нэг 25 орчим хувь буюу нэг 120 сая тонн л ер нь бол коксчих нүүрс бол байдаг байгаа. За тэгээд сая одоо энэ 25 онд бол одоо хятадын нүүрсний эрэлт бол нэг 472 сая тоннд хүрнэ гэж бол хэлж байгаа бол одоо эрхчил бол 3%-аар буугаад нэг ойролцоогоор 460 сая тонн байна гэж байгаа. Тэгэхээр хятадын бидний авах нөгөө импортын эрэлт нь 3 орчим хувиар буурчаар бидний бас одоо экспортлох хэмжээ өснө гэдэг бол өөрөө жоохон эргэлзээ төрүүлж байгаа гэсэн үг тийм. Бид нар зөвхөн 3 орчим хувиар адилхан манай одоо экспорт суларна гэж бодоод үзэхэд бол манай экспортлж чадах нүүрсний хэмжээ бол 72 сая тонн эрхчил бол байхаар бол харагдаж байгаа. За тэгээ хоёр дахь асуудал бол мэдээж үнийн асуудал байгаа. За төсөвдөр бол одоо нүүрсний үнийг бол одоо тонн тутмыг $70 зарна гэж бол одоо төсөлсөн байгаа. Одоо яг 8 сарын байдлаар бол одоо нүүрсний хилийн үн бол нэг $56 дээр бол байгаа. За энэ яаж гарсан бэ гэхээр нөгөө үндэсний одоо статистикийн хорон дээр мэдээс яг манай нийт гаргаж байгаа нүүрсний бит хэмжээ тэрнээс олох долларт нь ингээ харьцуулаад үзчихээр тэгэхээр энд нөгөө эрчим хүч коксч бүгднгийнх нь дундаж үнэ нь ерөөхдөө бол нэг $56 орчим дээр. Тэгэхээр одоо 56 гэдэг доллар 70 болж хүрнэ гэдэг ийм таамаглалт дэвшүүлж байгаа гэсэн үг байгаа. За яг нүүрсний үн бол
одоо Дэлхийн банк, олон улсын валютын сангийн төсөөллийг аваад үзэхэд бол бага зэрэг бол өсөж байгаа. Ягаад тэгэхээр олон улсын зах зээл дээр эрчим хүчний эрэлт бол одоо өсөж бол харагдаж байгаа. Тэгэхээр нүүрсний үн бол бага зэрэг бол өснө. Гэхдээ арай ч одоо бүр 10% ч юм уу өсөх тийм хүлээлт бол байхгүй байгаа. Бид нар Дэлхийн банкны одоо энэ эрчим хүчний одоо ер нь бол нүүрсэн дээр үндсэн тооцоолыг хийгээд аваад үзэхэд эргэжил бол манай одоо энэ хилийн үн бол нэг 61-ээс нэг 64 орчим доллар дээр байх болов гэж бол харагдаж байгаа. Тэгэхээр тэр нь бол одоо төсвийн төсөөснөөс нэг 5-аас 10 орчим доллар бас доогор үзүүлэлт байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр хүчин зүйлийг нэгтгэхэд аваад үзэхэд за жоохон муу кейсээр бодоод үзье л да. Тэгээ манай нүүрсний үн одоо ингээд 61 орчим дээр одоо яг эрхчил боддоор байлаа. За бие хэмжээж гисэн нэг төсөөснөөс нэг 20 орчим сая тонноор бага байлаа гэдээ аваад үзэхэд манай нүүрсний яг одоо экспортын одоо төсөөлсөн орлогоос бол нэг 28 орчим хувиар бага орлого бол олох бах. Тэгэхээр тэр нь нөгөө нэг одоо төсвийн орлого руу хөрвүүлээд үзэх юм бол бараг 1.80 төгрөгөөр бол төсвийн орлого бас одоо төсөөснөөсөө доогуур байх магадaltaй буюу одоо эрсдэлтэй гэж бол одоо харж бол болохоор байгаа. За ингээд үзэхээр ерөнхийдөө яг төсвийн 33.80-ийн нэг 74% нь ер нь бол урсгал зардал, үлдсэн хувь нь бол одоо ингэ хөрөнгийн зардал байгаа бол харагдаж байна. За тэгээ 33.80-ийн зардалтай 31.6.80-ийн орлоготой гэхээр бол одоо эрхчил 1.4.80 төгрөгийн алдагдaltaй төсөв одоо баталж бол орж ирж байна. Тэгээ бид бүхэн мэдж байгаа тийм өмнөх 25 он дээр бол одоо алдагдaltaй төсөв баталж орж ерөнхийлөгч бол 20 тавьсан алдагдaltaй төсөв батлаа гэд. Тэгээ алдагдaltaй төсөв баталсан боловч бас яалтчгүй тухайн үед бас орлогын төсөөлөл маш өндөр байсан. Тэгээ бид нэр тоон үрсийгээ 105 доллараар зарна гэж үзэж исэн. Тэгэхэд энэ жил бол ингээд дунджаар бараг 60 доллар болоод буурсан. Тэгэхээр төсвийн алдагдал бол одоо эхний хагасчлалын байдлаар бараг 2.80 төгрөгөөр ингээд буурсан. За ингээд тодтох хэрэгтэй болсон. Ингээд наадмын өмнө бол одоо төсвийг бол тодтохоо дахиад 1.4-ийн алдагдaltaй төсөв бол ингээд баталсан. Тэгээ энэ маань ингээд үргэлжлээ дахиад одоо 26 он дахиад 1.4-ийн алдагдaltaй төсөв баталж бол орж ирж байна. Тэгэхээр алдагдaltaй байна гэдэг бол гэхдээ энэ мөнгө чи хааны газраас гарах хэвээр ямар нэг мэдэр санхүүжих хэвээр. Тэгэхээр энийг засаг яаж санхүүжүүлнэ гэж харж байгаа хэрэг ерөнхийдөө шинэ бонд гаргах буюу үр тавих гэдэг ийм асуудлаар бол одоо санхүүжүүлэх хандлагатай бол харагдаж байгаа. Төсвийн одоо энэ тоог аваад үзэнгүүт эрхчил 1.5 их 80 төгрөгийн шинэ одоо бонд гаргана гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа бол харагдаж илээ. Тэгэхээр энэ нь бол ялч нөгөө төсвийн яг зардлыг нөхөх хэмжээнд бол байгаа. За тэгээ мэдээж дотооддоо бол бондод бол гаргана. За эрхчил бас нэг одоо асуудал юу гэхээр нөгөө номад бондын төлөлт байгаа. Бид нар бол номад бонд ч юм бол 600 сая долларын одоо нийт үндсэн төлбөртэй. Тэгээ тэрнийх нь үлдэгдэл нь бол яг одоогийн байдлаар бол 174 сая доллар бол байгаа. Тэгэхээр 174 сая доллар төсвийн одоо 1.4 гэдэг чинь бол ойролцоогоо нэг 420 сая доллар гэсэн үг. Тэгэхээр нийлээд бол нэг 600 орчим сая долларын ийм одоо төлөлт болон төсвийн одоо алдагдлаа нөхөх хэмжээний ийм мөнгийг бас санхүүжүүлэх шаардлагатай байгаа. Тэгэхээр эрхчил ерөнхийдөө зүгээр одоо манай байгууллагын хүлээлт юу вэ гэхээр дахиад шинэ бонд ерөнхийдөө бол улсын зах зээл дээр бол гаргах бах. Тэгээ өмнөх нэрүүдэд дагаад үзэх юм бол одоо Century 5 бонд те гарах болов гэсэн хүлээлттэй. Үнийн дүн нь бол нэг ойролцоогоор 500-аас 600 сая орчим доллар байх болов. Хугацааны хувьд бол 6 жил гэж бол харж байгаа. Яагаад 5 жил биш вэ гэхээр 26 онд 5 жилийн бонд гаргах бол 31 онд төлөлт нэгдэж таарна. 31 онд бид нэр 10 жилийн хугацаатай Century 1 бондын 500 орчим сая долларын өрийн үлдэгдэл байгаа. Тэгэхээр тэн дээр ингээд нэмээд 1 тэрбум доллар болгочих юм бол тухайн жил бол бас одоо төсвөр нэлээд дарамт орж ирж магадгүй байхтай. Тэгэхээр энийг 32 он руу ерөнхийдөө бол хойшлуулаад 6 жилийн хугацаатайгаар байх болов гэж бол харж байгаа. За тэгээд ингээд өөр нэмэгдээд байна гэдэг бол өөрөө яг эдийн засгийн агуулгаараа маш хохиролтой. Нэгдүгээрт бол зээлч зэрэглэл бол буурна. Өөр нэмэгдээд байна гэдэг чинь бол тухайн орон одоо энэ өрөө төлж чадахгүй юу гэдэг одоо асуудал гарч ирнэ те. Бид нарын өөрийнхөө төлөө одоо сар болгон урсгал зардал дээр маш их хэмжээний хүний төлбөр бол ингээд төлөөлөл явж байгаа. Тэгээд орлого маань ингээд ийм өндөр байж чадахгүй одоо экспо нүүрсний орлого ингээд буурж байгаа. Энэ үед бол одоо энэ хүний орлого маань бол уламжлалт 10-т болоод ороод ирээд байна те. Тэгэхээр эн чинь өөрөө нөгөө бонд төлөх үгүй эрсдлийг нэмэгдүүлээд энэ өөр улсын зээлч зэрэглэлийг бууруулна. Хэрэв улсын зээлч зэрэглэл буураад ирэх юм бол одоо энэ хувийн хвшил, арилжааны банкуудын олон улсын зах зээл дээрээс татж байгаа бонд эдний төлбөр бол бас дагаал буураад одоо эрсдэл нэмэгдэл ирнэ, босгож чадхаа болоод ирнэ. Эсвэл босголоо гэж бодоход илүү өндөр зардалтай хүүтэй босгож ирнэ. Тэгээ энэ нь бол өөрөө нөгөө банкуудын зардлыг нэмчихээр дагаал нөгөө зээлийн хүү нэмэгдэх гэл ингээл иймэрхүү асуудлууд ингээ араасаа бол ингээд яваад ирнэ. Тэгэхээр
Өр нэмэгдэн гэдэг бол өөрөө яалтчгүй тийм сайн мэдээ бол яалтчгүй бас биш. Тэгээ одоо манай нийт одоо улсын гадаад өр сая бас манай ерхийсэд бол хэлж ирсэн те 39 тэрбум ам долларт бол ингээд хүрж ийна гэдэг ийм тоонуудыг бол ингээд ярьж байгаа. Тэгэхээр энэ бол өөрөө дотоодын нийт бүтээгдэхүүнээс бараг 2.5 дахин ийм давсан юм үзүүлэлт байгаа гэсэн үг байгаа. Тэр үржлүүлээ цаг үеийн сэдвээс харах юм бол өнөөдөр Монгол банк мөнгөний болгон шийдвэрээр танилцуул ерөөдөө бодлогыг хэвээр хадгалахаар шийдвэрсэн байгаа. Мэдээж инфляци банкны зорилтоос өндөр хэвээр байгаа нь бодлогыг бас өндөр зэгт хадгалахын шаардлагыг нэмэгдүүлсэн хэвээр. Тэгэхээр таны хувьд энэ удаагийн шийдвэр болон инфляци төр нь ямар төсөөлт байна? Ер нь яг яагаад инфляци өсөд байгаа вэ гэхээр ерөөсөө хэрэглээ айгүй өндөр байгаа. За хэрэглээний өсөлт юунаас үүдэлтэй вэ гэхээр өнгөрсөн жилийн ерөнхийдөө бол төсөвтэй бас холбоотой тэтгэр тэтгэмжийг бас нэмсэн, цалин нэмсэн тий нийт улсын хэмжээнд одоо 25 оны 1-р хэлтлийн байдлаар дундаж цалин бол бас 15% бол ингээд өсөж байгаа. За энэ нь ингээд цалин өсчөнгөө чинь өрхийн орлого өсчин. Өрхийн орлого бол бас 16% бол өсөж байгаа. За тэгээ манай монголчууд өрхийн орлого өсөхөөр дагаад хэрэглээ нь ингээд өсчдөг. Хэрэглээ бол одоо бас өрхийн хэрэглээний ойролцоогоор 14% бол ингээд өсөж байгаа. За энэ хэрэглээ гэдэг энэ зүйл бол өөрөө ерөөсөө эдийн засгийн хамгийн чухал нэг бүрэлдэхүүн хэсэг тий. Бид нар одоо манай одоо эдийн засгийн өсөлтийн бас нэг чухал хэсгийг бол энэ хэрэглээ гэдэг зүйл бол бүрдүүлдэг. Хэрэглээ ингээд өсчхөөр юун дээр оч нөлөөлдөг гэхээр за нэг талаас бол эдийн засгийн өсөлтийг бол дэмжинэ. Нөгөө талаас энэ юмны үнийг өсгөждөг. Ягаад тэр хүмүүс юм худалдаж авмаар байгаа даа тий. Тэгэхээр тэр барааны үйлдвэрлэлийн хэмжээ нь өсөөгүй байх юм бол мэдээж одоо хомсдол бий болох замаар бол тэрний юмны үн өсөж байгаа гэсэн үг. Тэгээ энэ байдлаар бол одоо энэ бараа бүтээгдэхүүний үн өсөөд инфляц өссөн юм үзэгдэл бол явагдаж байгаа.